Шонхорогт дуучин лавсран. Тэртээ 1952 оны хаврын адаг сард Малчин ард дуучин гэрвэлд мэндэлжээ. 3 дахилагт чандман сайхан нутагт төрж өссөн лавсран хүүгийн багнаас тэр үеийн багчуудын л адил хураг тугал хариулж хөл нүцгэн дэгж дэрвэн дээлээ уран барилдаж дэггүй хийгүй өнгөрсөн гэдгээ. Хүүхэд ахуйн насны хизээч үл мартагдах гэгээн сайхан дурсамжаа уул ус тал хөндөй хад чулуунд нь шингээж үлдээсэн болохоор төрж өссөн нутаг уснаас илүү эрхэм зүйл хаач байхгүй. Тэр тусмаа нутаг усаараа өвглөн алдар цолоо дуудуулан явна гэдэг хиймэрлүүн даа сэргэж бие сэтгэлийн асар их хүч тэнхээ хайрладаг. Засагдхны зартай ирчүүдийн нэрийг гаргаж мөрийг үлдээн яваа олон алдарчнуудын нэг болж Монголын хөдөө аж ахуй, үйлдвэр худалдаа үйлчилгээ, уул уурхай, зам барилга, бизнесийн салбарт өөрийн алдраа дуурсган буй энэ эрхэм бол Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан хэмээх эрхэм алдрын эзэн Шонхорогт дуучин лавсран билээ. Тэрээр 1960-аас 1967 онд Гоёлтой аймгийн Чандман, Бэгэр суманд бага дунд сургуулийн дүүргээд 1967-оос 1970 онд Улаанбаатар хотноо худалдааны техникумд суралцсан төлөвлөгч эдийн засагч мэргэжил эзэмссэн байна. Мөн 1977-оос 1981 онд Монгол Ардын Хосголдмын Түүхрооны дэргэдэх Сүхбаатарын нэрмжит намын дээд сургуулийн үндсэн ангид суралцаж улс төрийн дээд боловсрол эзэмснээс гадна тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын Улаанбаатар хотын хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх удирдах ажилтны дээд дамжаанд суралцсан хөдөө аж ахуйн байгууллагыг удирдан зохион байгуулагч гэсэн бас нэгэн мэргэжилтэй болсон юм. Тэрээр амьдралынхаа туршид ажиллаж хөдөлмөрлөн хариуцсан салбар, эрхэлсэн ажил бүртээ өндөр амжилт гаргасан аж ахуйн шилдэг удирдагч, зах зээлийн шилжилтийн хүнд бэрхшээлийг даван туулах, эдийн засгийн шинэ харилцаанд шилжин ороход Гоёлтой аймагт үнэтэй хувь нэмрээ оруулсан шилдэг бизнесмен, менежер, толгомцсон асуудлыг даван туулах, гарцах шийдлийг сорго гор мэдэрч чаддаг чадварлаг эдийн засагч, бүтээлч, сэхэтэн хүн юм аа. Түүний амжилтын гол үндэс нь хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай, зам барилга зэрэг үйлдвэрлэлийн салбарт шинжлэх ухаан техникийн дэвшил, ололт амжилтыг нэвтрүүлж, удирдлагын оновчтой арга барил сонгож, хөдөлмөрийн хамт олныг идэвхжүүлэн тэдний итгэлийг дааж ажилдаг. Цаг үеийн мэдрэмж сайтай, сэтгэлгээний өндөр хурдтай авьяаслаг удирдагч байсанд оршноо. Эрхэлсэн ажилдаан гаргасан бүтээлч, санаачлаг, үр дүн, нийгэм олон түмэнд өгсөн ашиг тустай зарим ажлуудыг дурдвал 1983-аас 1990 онд
Гоёлтой аймагт ажиллаараа хоцорч байсан хөх морьт цогцомдын ардын гевтадуудын хурлын гүйцэтгэх захиргааны болон хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлийн дараагаар ажиллахдаа богино хугацаанд ажлын сайжруулан сумын төлөвлөгөөг 403-ын үзүүлэлтийг жигэд ханган биелүүлж аж ахуйн санхүүгийн хувьд бэхжүүлэн хөх морьт сум 1984, 1985, 1986 онд цогцсон 1988 оноос аймагта тэргүүн байранд шалгарч байсан бөгөөд тэрээр бүгд Наримдах Монгол Ард улсын хөдөлмөрийн баатар Лодойхүү, Чулуун, Ядамхүү нарыг залгамжлан ажил үйлсээр шалгарч байсан сум нэгдлийн тэргүүний дарга байлаа. Энэ л амжилтаараа 1986 онд хуралдсан Монгол Ардын хувьсгал намын 19-р их хуралд аймгийнхаа нэгдлийн дарга нарыг төлөөлөн төлөөлөгчөөр сонгогдож байлаа. 1989 оны хавар зүрхний хүнд мэс засал хийлгэж Тахир Дутуугийн 2 дугаар группт орсон лав сүрэнтэй хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга Дашбал уулзсан Гоёлтой аймаг дахь мод боловсруулах үйлдвэрийн ажил тааруулхан тун их өр зээлтэй ажил нь явхаа байсан доголдолтой байгааг танилцуулан тус үйлдвэрийн дараагаар ажиллаж санхүүгийн хүнд нөхцөл байдлаас гаргаж ажлын сайжруулж өгөөч хэмээн хүсэлт тавьжээ. Үйлдвэр аж ахуйн газрын дарга нар 650-аас 800 төгрөгийн цалинтай байсан тэр үед сум нэгдлийн даргын цалин буюу 1200-аас 1300 төгрөгийн цалин. Мөн суудлын машин өгч хамгийн гол нь бүтээгдэхүүний үн болон ажилчдын цалин өөрөө шийдэх эрх өгсөн нөхцөлд үйлдвэрийн ажлыг 6 сарын дотор сайжруулж чадна хэмээн хэлээд явуулсан гэдгээ. Ингээд уг нөхцөлийг сайд нарын зөвлөлийн орлогч дарга хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны сайд Сүрэнгуй зөвшөөрснөөр хөнгөн хүнсний үйлдвэрийн яамтай тохиролцсон аймгийн мод боловсруулах үйлдвэрийг анх удаа зах зээлийн эдийн засгийн аргаар удирдах, хөдөлмөр зохион байгуулалтыг эрс шинчилж, орон тог зохицуулан, зохион байгуулалтын цоошин ажлуудыг тун эрчимтэй хэрэгжүүлэн, хамт олонний нийгмийн асуудалд онцгойлон анхаарч, бүтээгдэхүүний хатуу үнийг анх удаа чөлөөлөв. Цалингийн үнэлгээг шинчилснээр ажилчдын цалин 3 дахин нэмэгдэж, үйлдвэрийн өр, банкны зээлийг барагдуулан, үйлдвэр санхүүгийн хувьд бэгдснээс гадна 10 айлыг хувийн орон сууцтай болгож, үйлдвэр 400 бог молтой болж, ажилчдыг өдрийн хоолтой болгосноор богино хугацаанд ажилн чурагштай, ажилчдын амьдрал ах уйдч өөрчлөлт гарч, ажиллахад тулгарч байсан бэрхшээлүүд арилж, үндсэндээ эргэлт хийсэн бөгөөд төвлөрсөн төлөвлөгөөт үеийн хатуу үн бүтээгдэхүүний нэр төрлийн төлөвлөгөөнөөс татгалзаж, чөлөө төвний системд шилжүүлэн ажилласнаар шинэ тогтолцооны давуу талыг аймгийн хэмжээнд харуулсан билээ. Ингэж социалист нийгмийн үеийн нэгэн үйлдвэрийг зах зээлийн эдийн засгийн аргаар чадварлаг удирдан ганцхан жилийн дотор гайхалтай их өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэн амжилтанд хүргэж, зах зээл гэдэг зөв хийж чадвал амьдралд хэрэгтэй гэдгийг харуулan баталж, орон нутаг үйлдвэр аж ахуйг зах зээлийн эдийн засагт шилжүүлэх замыг гарган жимийг засаж, үнэлж баршгүй тун чих хувь нэмэр оруулсан гэдгээ. Лавгсран хийсэн ажлынхаа тайланг хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны коллегийн өргөтгсөн хуралд танилцуулан хэлсэндээ хүрснээ тайлагнаад эрүүл мэндийн шалтгааны улмаас хүнд хүчир нөхцөлд цаг наргүй ажилласан энэ ажлаа хүлээлгэн өгч 1990 оноос хувийн бизнес эрхлэн тухайн үеийн ганцэг үүргийн 8-нд хөл тавин гадаад дотоодгүй гарч орон худалдаа арилжаа эрхлэн аймагта анхны хувааран эрхлэх аж ахуй хоршоо компани байгуулан зах зээлийн хүнд цаг үе лангуун дээр давс гомгоос өөр бараагүй байх тэрэл цагт хөдөлмөрчдөд өргөн хэрэглээний бараагаар үйлчлэн өгөөж буйнаа хүртэн шилжилтийн үеийн түүчээлэгч нь байж нийгэмд тохиолдсон барааны хомслыг даван туулахад өөрийн хувь нэмрээ оруулжээ.
Лавгсран Гоёлтай аймгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх ажлын хэсэгт биечлэн оролцож ажилласнаар тус аймагт үн чөлөөлөх шийдвэрийн төслийг боловсруулан аймгийнхаа удирдлагуудтай хамтарч судалгаа хийн, дүгнэлт гаргаж, аймгийн засаг даргын 13 тоот захирамжийг боловсруулан баталж хэрэгжүүлэх ажилд захих хувь нэмэр оруулснаар Гоёлтай аймаг Монгол улсын засгийн газрын шийдвэр гарахаас олон сарын өмнө үн чөлөөлснөөр бусад аймгийн бараа, түүхийд тус аймгийн зах зээл рүү урсан орж 1990-1995 онд аймаг болон сумууд төсвийн үргүй гарсан түүхтэй. Лавгсран 1990 оноос аймагт анхны хуваараа эрхлэх аж ахуй, хоршоо байгуулан малчдын болон хөдөө аж ахуйн нэгдэл, худалдаа бэлтгэлийн ангийн хашаа агуулхад үнгүйдэн хаягдж байсан арьс ширийг худалдан авч хятад улсад хөлийн худалдаагаар гаргаж гурил будаа, нунтаг сан, лааны тос, цагаан ямбу, цоохор давуу зэрэг тасраа дутсан өргөн хэрэглээний барааг оруулан ирж ард иргэдийн амьдралд мартахын аргагүй тус дэм хүргэж байжээ. 1991 оноос богийн арсыг хятадын үйлдвэрт боловсруулан зөөлөн савх болгож Монголд буцаан авч савхин дээр хүүртэг үйлдвэрлэж лааны үйлдвэр байгуулан малчдыг гэрэлтэй болгож байсан юм. Мөн Ямааны ноолуурыг говь комбинатад угаалгаж сам нуулан экспортлж байлаа. Улмаар компани тухай хууль батлагдсанаар цацал хоршоогоо анхны бүрэн бус хариуцлагатай компани, хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өргөжүүлж, хувийн хэвшлийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан хөө. Монгол улсын засгийн газрын алт хөтөлбөрийн хүрээнд 1994-өөс 1998 онд алтны 2 жижиг орд ашиглах лиценз авч олборлолт явуулан нөөцийг бүрэн дүүрэн ашиглаж нөхөн сэргээлт хийсэн байна. Цацал компани улсад хууль тогтоомжийн дагуу татвар төлж байсны зэрэгцээ ажилгүй 100 шахам хүнийг ажлын байраар хангаж 1990-1996 оны ажлын үр дүн, үүний дотор 1997 оны эхний хагас жилд улсын төсөвт бодит хувь нэмрээ оруулсан амжилтаар Монгол улсын хувийн хэвшлийн аж ахуйн шилдэг 50 бизнесменийн нэгээр шалгарч байжээ. Энэ л бүх бизнес үйл ажиллагаа гүйцэтгэхдээ төр захиргааны байгууллагын ямар нэгэн төсөл, тендер, хөнгөлөлтөд зээл зэрэгт хамрагдаж байгаагүй. Зөвхөн өөрийн боломж, хөрөнгийн их усврээр хэрэгжүүлж байснараа онцлог юм. Тэрээр 1999 онд Хүү Сүм бандын хамт дуудлага худалдаагаар худалдаалахаар төрийн өмчийн хорвооноос 3 удаа зарлагдсан боловч хүн аваагүй зам барилгын АСП компани төрийн өмчийн 40%-ийг Монголын хөрөнгийн биржээс худалдан авч техникийн шинжилэл хийж чулуу бутлах үйлдвэр, битум агуулах, асфальт завод шинээр барьж ашиглалтанд оруулснаар Улаанбаатар хот, Багнуур дүүрэг, Төв, Архангай, Завхан аймагуудад олон 10 км хатуу хочилт тайвуулан сайжруулсан автозам барьсан байна. 1984 онд Гоёлтай аймгийн Хөхмөрт суманд нэгдлийн даргаар ажиллаж байхдаа сумын төвийг элсний нүүлтээс хамгаалах ойн зурагс байгуулж эхэлснээс хойш мод тарьж ургуулах, ой хамгаалах ажлыг амьдралынхаа дадал зуршил болгожээ. Хотын ногоон бүсдэх Чингэлтэй уулын бурхантын амны ойг хамгаалахын тулд санаачилгаараа харуул манаа гаргаж цалинжуулан 10 шахам жил ажилуулж хүлээлгэн өгсний зэрэгцээ оршин суугаа хашаа хөршүүд болон ойр орчмын айлуудад мод тарьснаар тэр орчимд 1000 шахам модтой ногоон төгөл бий болжээ. Итгэл хүлээлгвэл зүтгэж чадах хүн гэж. Энэ үгийн үнэн мөнийг ажилласан газар бүртээ харуулan баталж ажлын амжилтуудыг үзүүлж байсан нь энэ хүний асар их туршлага, хийсэн бүтээснэрэн үлдэх мөртэй явж улс нийгэмд чадварлаг боловсон хүчин, чам бай мэрэгжилтэн байсан хөдөлмөр зүтгэлийн төр засгаас үнэлэн худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан,
аялал жуулчлал, байгаль орчны тэргүүний ажилтан цолоор ардын хувьсгалын 70, 80, 90, 100 жилийн ойн медалиар Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гацоодон хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус шагнаж байсан бол 2023 онд Төрөлх нутаг хан тайшир уулын аймаг байгуулагдсны 100 жилийн их ойгоор Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээжээ. Ийхүү амьдралынхан алтан он жилүүдийг ажил хөдөлмөрийн төлөө, улс нийгмийн сайн сайхан хүн зуны аз жаргалын төлөө зориулан яваа алсын хараатай амьдралын туршлагатай энэ эрхэм хувийн амьдрал аач бас чамгүй авч яваа ховорхон дохиох сайн аав, сайхан хань ачлалт өгөө. Лавсрангийн хэмээх айл нутаг усан даан нэр хүндтэй өнөр өтгөн халуун дулаан хайр асгарч жаргал бэлгсэн гэр бүлээ. Ухаантай бүрэл автай билээ би. Уйхан цайлган ээжтэй билээ би. Сэвлэг багын үнэ шингсэн болгоо. Сэтгэлийн улаг ээж амин билээ. Амин хайрын амт домог миний гэр бүлийн аз жаргал ариун хайрын түүх билээ. Миний гэр бүлийн аз жаргал амин хайрын амт домог. Баг залуудаа нийлж үрээр баян өнөр жаргалтай амьдралыг цэцэглүүлсэн ханин ч бас гэргийн хүний эрхэм бүхнийг өөртөө шингээсэн эртэж ажилсаг арчаатай амьдралын ухаантай хандаа халамжтай өрстэй хэлбэрэлтэй сайхан эмэгтэй тоонот гэрийнхээ тулах баган минийгээд тоотой насныхаа түших хайн минийгээд наран айдид тэд 3 марал од шиг 3 сайхан хүүхэд төрүүлж өсгөн үнд ийлгэж амьдралын амтыг үр хүүхдэдээ мэдрүүлэн гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн сайн аав ээж байж цаг наргүй их хөдөлмөр асар өндөр хариуцлагыг хүлээсэн улс нийгмийн ажлын хажуугаар үр хүүхдээ мэдлэг боловсралтай зөв сайн хүн болгон төлөвшүүлж хүний дайтай хүн хүсэл мөрөөдөлтөй иргэд болгон хүмүүжүүлсэн. Амжилттай яваа эр хүний ард ухаалаг эмэгтэй байдаг гэдэг. Зууны талыг бичсэн зузаан түүхтэй энэ л амьдралд залуу умгалан насныхан жолоо цол бууруулж өгсөх амжилтынх нь урам, өөдлөх замынх нь хөдөж байсаар энэ л амьдралын арыг даасан шиг дааж үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ уул шиг дүршигтэй ханиа ухаанаараа ирлэн хурцалж ураг төрөл үр удман зөв цалж яваа төвшин сайхан эмэгтэйг дасцэн гэдэг. автан сайхан үрсээ амин бол шигэн хэрийж амрын хоёр сэтгэлээ тэтгэн тэтгэж явида Засагдханы зартай ирчүүдэрэн алдарсан алтай сайхан нутгаан сэтгэл зүрхэндээ дээдлэн залбирч өндөр их алтай шигэн өргөжн жавхаажиж өнгөтэй зүстэй өөдрөг гэгэлэг явна. Али бүхэн бүрдсэн алтан титэм талтайхан адис жамлав авшиг шүн шигт шүтэн явдаг нутаг сэтгэлтэй нэгэн Нутгийн салхи надаас үнэ
Унууч төрсөн нутагтайгаа тэргихийн аргагүй шижмээр холбогдсон. Тиймгихэн аргагүй далдын нэгэн увдсаар дандаа хамт явдаг болохоор аав бурхан ам баярлуулж ижи шүтэнээс сүслэн залбирч ах дүүс ураг удмаан дуурсхан уугуул нутаг Гоёлтой аймгийн Чандман сумыг аялал жуулчлалын бүс болгох, сумда мод тарин нуур цөөрөн байгуулах талаар Улаанбаатар хотод оршин суугаа нутгийн иргэдийн хүч анхаарлыг чиглүүлэх санаа гаргаж байсан нь Чандман сумын үе үеийн удирдлага, нутгийн зөвлөлийн ажлын үр дүнд одоо бодит ажил болж олон мянган модтой сумын төвийн ойролцоо ээж нууртай болжээ. Өндөр алтай нутагта хаврын шуушгээр дэдэми харуудан тосох алтай минэхо хайртай минь бараямако эдгэн нутгийнхаа хурсан дээрээ хөдөнөд цэгэлждэг үежд явлави элэс чулуутай хурсан дээрээ эжим ноёсон өдөги юмако элэс чулуутай хурсан Мөн ертөнцийн бүх аавуудад зориулсан дэлхийд ганцхан байдаг аав хөшөөг бүтээн сүндэрлүүлсэн гавьяатан Сүрилэг өндөр алтай улаан сүдэр хэрүүн унада сүргийн дэрэгдээсаа тэрээр аавынхаа аав ээжийнхэн аав ээжийн намтар түүхийг судлан 7-9 үеийг хамруулан угийн бичгийг бүтээн ургийн зурлаг хийж энэхүү номонд 4,000 шахам өрх 10,000 гаруй хүнийг тэмдэглэн оруулжээ. Сайн хүний үр сүйд гүний унгаа гэж. Сайн аав ээжийн үрс болж мэндэлсэн сайхан ахын дүүс он жилийн уртад олон арваар нэмэгдсээр тоолж боршгүй олуулаан болсон ч төө зайгүй ойр дотн өсөх томоос том гүүр болж өгсөн энэ хүний бүтээлийг үеийн үед үр хөөхд ахын дүүс нь магтан бишрэх буй зам. Ингээд бодохоор ахын дүүстэй тэрээр алс тэртэд дүнхийх эмээлцгийн нуруу эрдэн богд чандман хайрхан шигэ хүн уул юм та. Тийм ээ. Амьдрал үнэхээр баян билээ. Баян амьдралын баялаг түүхийг бүтээн төрдөө данстай нийгэмдээ хэрэгтэй ажилтан байж Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан хэмээн алдар цолоо дуудуулан явна гэдэг асар их хувь заяа. Энэ их хэтгэлийг даасан шиг дааж явна гэдэг маш том хариуцлага нөр их хөдөлмөрөө. Лавгсран эзэмс мэргэжилтийн эзэн болж энэ амьдралдаа дүүрэн жаргалтай байж ажиллаж олсон бүхэн минь амжилтын амт юм. Амжиж хайрлсан бүхэн минь жаргалын үр юм. Хийсэн бүхэн минь хөдөлмөрч түмний минь тусгал юм. Хүсэж бүтээсэн бүхэн минь төрийн хүндэл юм хэмээн бэлгшээж өндөр их алтай хаан сүр хүчинд бишрэн залбирч дүүрэн жаргалтай дөвшин амгалан амьдарч явна.
Алтайн хөх харчуудын босоо цагаан хиймэр өөдөн байж өндөр их алтай шигэ тэн гэрлэг агаад эрхэмсэг байх болтугай.